Намайг Габриэл гэдэг сахиусан тэнгэр чамайг аврахаар ирлээ. Юу? Хэн гэж нөөж? Би бол сахиусан тэнгэр. Далавч харж байна уу? Би чамайг мэднэ. Ажлаа алдсныг чинь машинтаа унтдгийг чинь ч гэсэн мэднэ. Болж бүтэхгүй байгаа амьдралаар би яах ёстой юм бэ? Би яг үүндээ ийм юм хийж болохгүй л дээ. Би жолоо барьж байхдаа удсан оролддог хүмүүсийг л аврах зорилготой юм. Айз өөрийгөө доод өвчнээс сахиусан тэнгэр гэх гээд байгаа юм уу? Бараг л. Миний амьдрал бол Жеф шиг хүмүүст туслахад л зориулагдсан. Аарч, сайн уу? Намайг Жеф гэдэг. Өөрсдийн гэсэн амьдралтай хүмүүс. Усны хоолой заас. Үйлчлэгийн тайзыг ав. Бас надад тохирсон буу олж өгөх хэрэгтэй байна. Би чамд тийм амьдрал төсөөлсөн шиг биш гэдгийг харуулж болох юм шүү. Чи энэ бүх амжилт эд баялагийг хүсэж байгаа юм. Өөрийгөө харалтаа. Жефийн амьдрал одоо чинийх болсон. Жеф яах болж байна? Алекс үйлчлүүлэгчийн бараа юу болж байна? Тэр чиний амьдралаар амьдрна. Габриэл яагаад ингэж байгаа юм бэ? Тэр эд баялаг бүхнийг шийдэхгүй гэдгийг л харуулах гэсэн юм л да. Гэтэл Тэгсэн харин бүх асуудлыг шийдчих шиг боллоо. Буцаад солигдох хэрэгтэй байна. Тэгээ би буцаад машинд амьдрах болж байна уу аа? Чи машинд амьдрдаг байсан юм. Тийм ээ, мэдээж. Ер нь яагаад сахиусан тэнгэрээ гарч ирсэн гэж бодож байна? Өрөөний хамтрагч ихтэй болохоор чи ер нь хэд хоног ингэж амьдраад үзээч. Технологийн хүн би чиний амьдралаар амьдрч чадахгүй гэж бодсон юм уу? Би тэгээс эхэлсэн. Бүхнийг өөрөө бий болгосон. Эцэг эх чи юу идэг байсан? Маань мис засалч хийдэг хүн л дээ. Энэ арай л хэцүү юм аа. Хүмүүс яаж ийм хэцүү зүйлийг уур уцааргүй шалтаа буухгүйгээр яваад байдгийм бэ? чи энэ нүсэр том байшинд харин би өөртөө байгаа зүйлтэйгээ тэмцсээр. Надад итгэхгүй байх л та, гэхдээ би бас тийм байсан. Бурхны дугаар өгдөө би ярмаар байна. Бурхан минь Жеф байна. Сэтгог. Азиз Ансари. Киану Ривз. Чи чинь яаж гисэн бэ Габриэл? Одоо бүр тамхи татдаг болсон юм. Намайг тайван орхич Жеф. Ганц хань болж байгаа нь энэ л байна. Сайхан амьдрал. Чи нийс чадах уу? Миний далавч хэтэрхий жижигхэн. Хэмжээ хамаагүй хаа. Хамаатай их жижиг тэгвэл харамсалтай.